санаа таньжтайг одоо bullet journal ашигладаг хэрэгсэллүүдэд танилцуулж байна. Тэгээд зөвхөн bullet journal-даач биш ерөнхийдөө одоо хичээлдээч тэр гуйга хэвлэлч тэр ашиглаад явцдаг. Тэгэхээр хамгийн нэгдүгээр та нарт харж байгаачлан Stabilo-гийн тодруулагчнууд байна. Эдгээр тодруулагчнууд ийм нэлийн зөөлөн өнгөтэй одоо ийм зөөлөн чирнэлийн ийм зөөлөн цэнхэр эгэр зөөлөн улбаршаар ийм зөөлөн ногоон байгаа. Эдгээр болохоор тод ногоон тод яган. Тэгээд надад хамгийн ер нь их удаж байгаа тодруулагчнууд. Тэгээд хамгийн гоё нь одоо хүртэл ерөөсөө хатаж янз болоогүй дуусаагүй ингээд зүгээр гараад байж байгаа. Жишээ нь тодруулагчнуудыг зурж харуулвал тэгээд эдгээр ер нь миний хамгийн дуртай тодруулагчнууд. За түүнээс гадна тодруулагч хэлбэрээр хичээлдээч тэр ер нь bullet journal-даач тэр ашигладаг зүйл бол мэдээж Mileliner-ийн тодруулагч байна. Хамгийн гол нь та нар хэрэг анзаарч байгаа энэ хоёр тодруулагчны нэг ялгаатай хоёр юм өргөнөнд байгааг анзаарч байгаа. Тэгээ энэ эдгээр маш өргөн, бараг 0.5 хэмжээтэй. Эдгээр болохоор хамаагүй нарийнхан бараг 2.5 3 мм юм уу да. Ингээд одоо нэг нүдийг дүүртлэн тодруулдаггүй юм нарийнхан жижигхэн байдаг учраас энэ надад ингээд нөгөө хэвлж гаргасан материалыг ингээд уншихтаа тодруулан явахад аюу дэжүү санагдсан. Тэгээд мэдээж ардаа юм нарийнхан хөшөөтэй. Та нар бүгдээ бараг мэдж байгаа хто. Mileliner бол тэгээд bullet journal хэрэглэгчид бол андахгүй дээ. Тэгээд бас нэг хамгийн хайртай гэх юм уу? Бас маш дуртай, маш өргөн хэрэглэдэг. Энэ алт ихтэй тодруулагч ш биерэн үзэг байгаа. Биерэн хөшөөтэй. Ингээд ийм 18 ширхэг бөмбөгтэй ийм нэг ийм савсаатай надад байгаа юм байна. Тэгээд хаанаас авсан болон ер нь хаанаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч болох вэ? Би доор линкийг нь холбочих, тайлбар хэсэг тийшээ ороод хараарай. За энэ төр болохоор ийм биерэн хөшөөтэй Tombow-ийн ийм усан суурьтай гэдэг нь одоо жишээлбэл будчаад усаар одоо ингээд явах боломжтой. Эдгээр бол хамаагүй бүдүүн гарч байгаа. Энэгээр би одоо жишээ нь хэрвээ та нар миний bullet journal бичлэгнүүдийг үзчихсэн бол би аягүй ингэж эдрийг ингэж суур юу болгож ашигладаг. Жишээ нь ингэж өнгөн кодыг ашиглаж ингэж тодруулахдаа би эдрийг ингэж ер нь Tombow-ыг илүү төлөхгүй ингэж ашигладаг. За энэ иймэрхүү байна. Ардаа бас ийм нарийнхан хөшөөтэй. Ер нь хамгийн дуртай гэж хэлэх юм байна да. Ер нь хамгийн дуртай гэвэл эдгээр одоо би ер нь бүгд нь дуртай байна уу? Bullet journal-даач тэр хувийнхаа юмдаач тэр ерөнхийдөө ингээд бидрийг ашиглаж авчдаг. Эдгээр тодруулагч Mileliner-удаа. Тэгээ бас нэг юм болохоор ийм одоо жишээ нь өнгөнгийн харандаануудыг ашиглах аюул дуртай. Жишээ нь энэ жишээлх юм бол Faber-Castell бас ийм усан суурьтай харандаа байгаа. Бас ингээд зурчаад дээрээс нь ингээд усан будгаар би тэ устай биерээр ингээд дээрээс нь будгаар яг усан будаг шиг усаа авчдаг. Ийм харандаанууд. Тэгээ энэ харандаа жишээлбэл би одоо сүүлийн та нар хэрэг мэддэг болвол стрессээс сэргийлэх зорилгоор аюух мандала зурдаг болсон шүү дээ. Тэгээ том хүний мандала, хүүхдийн мандала гэдэг аюух байдаг. Тэгээ тэрэн шиг ингээд мандала болгож одоо би жишээлбэл ашигладаг, буддаг нэг юм ном байдаг байхгүй юу. Тэгээ тэр нь болохоор
тийм мандалаад шиг тийм янз янзын нэг ийм хэлбэр гэхээсээ илүү ийм йогийн ийм байрлалуудыг харуулсан. Тэгээд тайлбартай тэгэнгүүтээ одоо жишээлбэл ийм йогийн одоо ийм байдлыг авахд айл булчин яаж ажиллах уу гэдэг ийм тайлбар өгтэй. Тэгээд одоо нэгсэндээ хүний бие анатомиг илүү нарийн ингэж судлахынхаа хажуугаар бас ингээд будаад стресс юм аа бас тий стресс тайлагддаг юм бас арга байдаг. Тэг хэрвээ айгүйх ядраад тий стрессэд оолаас иймэрхүү зүйл бас зураад будаад үзээрэй. Уушаараас хаяа зурх гэж оролдоно. Зурх турштай. Них амар сайн зурж мурж чадахгүй ч гэсэн ерөнхийдөө бол зурх турштай байдаг. Тэгээ дээрэс нь бас ийм жижигхэн сүүлд энийг бол сүүлд захиалсан. Хэрвээ та нар Германд байдаг бол энэ усан болдог зураг ер нь зурх турштай бол Creative Tuesday гэдэг нэг юм сар болгонд нэг удаа болдог нэг тийм workshop байдаг. Тэгээд би бас хамт ингэж хийнгээ жишээлбэл тий усан будгаар жоохон будаж тэр хаяа жоохон стрессээ тайлдаг гэх юм уу. Тэгээд айгүй тийм нэг төрлийн бас нэг бясалгал шиг байдаг болохоор айгүй гоё санагддаг. Тэгээд энэ бол айгүй хөөрхөн юм жижигхэн миний хаанч аваа явчихаар юм жижигхэн хөөрхөн юм усан будаг байна. Энэ болохоор юм шахдаг юм гоош. Тэгээд эднэрээр ерөөхдөө тиймэрхүү усан будгаар гоошаар зурх сонирхолтой сах юм бол хаяа ихтэй ховорхондоо жоохон ховорхон зурдаг. Тэгээд хүүхэд ахлаа би иймэрхүү нөө зургийн дугуйлан бас нэг хэсэг явж исэн болохоор иймэрхүү зураг юм зурх юм дуртай. Тэгээд тэр ч утгаараа ерөөхдөө бүлэт журнал дурлаж орсон шалтгаан болсон байх гэж би хувьдаа боддог байхгүй юу. Зурж юу иймэрхүү зураг мураг юм зурж нааж ингэж хайчилж нааж ингэж юм цаас бичиг юм юутай ер нь хийхээ дуртай. За өнгөний хувьд юм байна. За fine liner-ийн хувьд гэвэл үзэгний хувьд бүлэт журналаа ямар үзгийг ашигладаг вэ гэхээр ийм төрлийн үзэгнүүдийг ашигладаг юм байна. Бид нар бол ийм Faber-Castell гэсэн ийм харангийн fine liner-ууд бай. Тэгээ усны хамгаалалттай учраас тэгээ уусаад байхгүй юм байна. За тэгэнгүүтээ бодлоор нь авч ирсэн болохоор ингээд 6 шигтэйгээр нь авч ирсэн. Тэгээд анх болохоор та нар миний бичлэгнүүдээс ер нь харж ирсэн байх гэж бодож байна. Энэ Muji-гийн энэ үзгийг ашигладаг байсан. Тэгээд Muji-гийн 05-тай ийм үзгийг бүлэт журналдаа ерөнхийдөө ашигладаг байсан. Тэгээд одоо Muji-г ашиглахаа болцсон нэг шалтгаан нь болохоор Muji-гээр бичээд дээгүүр нөгөө гар ингээд явчих штеп. Ингээд бичиж явж ангуудаа дээгүүр нэг гар явчихангууд ингээд халтартчаад байсан байхгүй юу. Тэгээд ер нь жоохон энэс татгалзах нэг шалтгаан болоод тэгээ би дараа нь энэ fine liner-ийнхаа юм 03-тайг энэ одоо бол яг бүлэт журналдаа ашиглаж байгаа. Эднэр бол ингээд маш хурдан хатдаг учраас дээгүүр нь ингээд явсан ч гэсэн халтардахгүй даваад талтсан учраас яг одоо бол би 03-тай ийм fine liner-ыг бүлэт журналд ашиглаж байгаа. Тэгээд бүлэт журналаа маш эмх цэгцтэй цэвэрхэн харагдуулахад бас тусалдаг бас нэг зүйл бол яалтчгүй гоё үзэг. Тэгээд үзгээ олон үзэг ингээд сольж үчээд байхгүй яг нэг үзгээ дагнаж үчихэд хамгийн гоё харагдуулдаг. Тийм болохоор яг нэг гоё үзгийг өөртөө таалагдсан нэг гоё үзгийг сонгож аваад яг тэрийгэ дагнаж хэрэглэвэл илүү гоё байдаг. За тэгээд эднийх болохоор ингээд 003
03050701 Тэмүүтээ энэ бүр 005 ингээд 07 хүртэл ингээд наринаасаа одоо өргөн рүү ингээд ийм гардаг. За тэрнээс гадна ийм өөр хоёр хөшөө бас байдаг. Тэгээд та нар хэрвээ өмнөх бичлэгийг санаж байвал Bullet Journal-ийн яг ийм хөшөөтэй тодруулагчиг ийм хөшөөтэй ийм үзгээр би гарчиг маас авих бичдэг байсан. Тэгээд яг энэгээр ингэж нөгөө жоохон ингэж ташуу барьж агаад жоохон одоо гарч ингэж чиглэлээр яг нэг каллиграфи шиг тийм ингэж гардаг аахгүй ингэж. Тэгэхээр энэ тодруулагчиг ийм үзэг бас аваад бичгүй байдаг. Яг нэг яг нөгөө бирэн үзэг шиг каллиграфи шиг бичигдэж чаад энэ хэсэг нарийнхан шиг өргөн гэ нарийсаа тэгээд үзгээ яг нөгөө зүг барьж чадах юм бол тийм жоохон онцгойччлээ. Тэгээд энэгээр би ихэд юм гарчиг юмнуудаа ингээд бичдэг байсан. Одоо ч би бичиж байгаа да. Тэгээд энд болохоор нэг юм жижигхэн хөшөөтэй юм бир үзэг байгаа юм. Зөөлөг юм бирэн. Тэгээд энэгээр болохоор би жишээлбэл энэ жоохон хатах маягтай болчих ашиглахгүй байгаа дахаар ер нь fine liner-аас аягүй хурдан хатах гэдэг байж магадгүй юм. Эсвэл жоохон бичээд ирэхээр гайг болт юм болов. Гэхдээ нэрэ үзэг юмнуудаа хаантайгаа аягүй гарч ирж эхэлж байна. Үзэг юунуудаа иймэрхүү шингэн тодорхой шингэн юм fine liner ч гэдэг юм уу brush pen-уудаа хөндлөнгөөр наадах хэрэгтэй юм шиг үлээ. Тэгээд ийм бирэн үзэг байна. Тэгээд би одоохондоо болохоор нэг ийм том нэлээд ийм том хөшөөтэй ийм том буухай бирэн хөшөөнд жоохон тасал олчоод байгаа болохоор энэ жижигээр бичиж байгаа хэцүү санагдаад байгаа. Гэхдээ жоохон завтаа болохоор гоё жоохон тасгал хийж үзснэ. Тэгж жагаад туршлага юм аас магадгүй та нартай хуваалцаад каллиграфи бичих бас нэг бичлэг хийж болохыг бас нэг ашиглаад байгаа. Одоогийн байдлаар ашиглаж байгаа нэг 07-тай юм үзгэн бол бай. Тэгээд нэр нь болохоор юм яаж унших юм бэ? Артикулизач юм уу? Ийм балаар үзгэн балаар би жишээлбэл одоо бас зүрх юм бичгтээ бас ашиглаж байгаа. За одоо мэдээж Bullet Journal-ыг нөгөө washi tape-гүйгээр төсөөлөх аргагүй шүү дээ. Тэгээд миний ашигладаг жишээлбэл washi tape болохоор яг одоогийн байдлаар бол эдгээр нэлээд дуусах тийшээ хандаад нэмгэн болцсон байгаад ийм 3 өнгийн washi tape ийм бор шар алтлагч юм шиг бор юм өнгийн бас бай. Тэгээд эдгээр нь болохоор юм нөгөө эдгээр яг энэ хоёрын ийм байгалийн ийм навч шиг хэлбэртэй юм бүр аюу ашигладаг. Жишээ нь би хаалсан. Яаж тэг washi tape-үүдээ би яаж ашигладаг байснаас цохоос нэрээ харуулах юм бол жишээлбэл анчиг би одоо нөгөө үзэг тодруулагчнуудынхаа тестийг хийсэн. Тэгээд эдгээр болохоор энэ чи харж байгаа чинь энэ fine liner-ууд энэ Stabilog-ийн fine liner-ууд байна. Тэгжсэн эдгээр болохоор mild liner явж байна. Тэнгүүтээ урталт нь болохоор энэ том бовын нөгөө бирэн үзэг маань явж байна. Тэгээд эдгээр нөгөө Faber-Castell маань их нарийсаад өргөнөөсөө нарийсаад энэ чи Stabilog-ийн тодруулагчнууд явж байна. Энд Faber-Castell нөгөө C болон B нэ. Яг тэнгүүтээ энэ нь болохоор нэг өнгийн харандаанууд байна. Өнгийн харандаануудад хэлбэлт үзсэн юм. Тэнгүүтээ сая харуулсан washi tape-ууд ингэж харагдаж байна. Энэ аймаг гоё юм жинхэнэ навч. Энэ бас яг юм жинхэнэ навчиг харагддаг болохоор би энтерт
Аягүй дуртай. Тэнгүүтээ ногоон өнгөтэй энэ бас өнгөөс аягүй гой хөсөлж өгч байгаа юм санагдчихаа. Тэгээ нэг жоохон кьют мэд ягаан энэ юм хиймэр санагдсан үедээ эдрийг ашигладаг. Жишээлбэл би энэ ийм дэвтэрний артал одоо ингээд битүү нөгөө баши тейпээр наагаад нэг нүрийг жишээлбэл ингээд юу болгочихж байгаа байхгүй юу? Дашборд юм болгоод тэгээд одоо жишээ нь би ингээд ямар ч хамаагүй жижигхэн цаасан дээр бас ингээд нөгөө баши тейпээр ингээд наагаад тэгээд энэ дээр ингээд наагаад дуусгаар нь хуулж аваад шин цаас наагаад дуусгаар нь хуулж аваад ингээ явахад arī тохиромжтой ингээд жирийн энэ цаасан дээр нааж яснаас илүү ийм дашборд бэлдээд авчвал ингээд бас аюул дэжгүй байдаг. Ингээ наагаад хулаа авчдаг. Ийм нэг арга бас байдаг. За тэгээд бас нэг та нар харж байгаа жишээ нэг миний нэг дуртай юм болохоор ийм page maker юм уу, tab гэх юм уу те нэг яг дүүш нэрлэлтэйсээ мэдгүй наа. Тэгээд ийм юу гаргах аягүй дуртай байдаг л та. Дээдлэл нь ингээд категори үсгээд доод энийгээ болохоор бас ингээд сар сараар юм ч юм ингээд үсгээ явах дуртай байдаг. Тэгээд хэрэндээ болохоор би ийм tab maker гэж ашиглах дуртай. Тэгээд жишээ нь танартай харуулъя. Ингээд ийм ингээд ингэж хуулж аваад яг энэ хэсэгтээ одоо цавуутай байгаа наадаг. Тэрийг энэ дээр наагаад энэ нь ингээ нэвт харагддаг учраас наацны дараа цаатлаг бичиг энтрийг бол далтлаад таглаад авахгүй аягүй зүгээрээдэг. Тэгээд ингээ болчихж байгаа. Тэгээд дээдлэлт нь одоо ямар категорид хамаарч ингээд категориудад хуваагаад тэгээд ингээд зөвхөн календар хэсэг, сургуулийн хэсэг, тэгээд амьдралын хэсэг, тэгээд YouTube гэх нэг зэрэгсэн юмнууд ингээд шууд олоход аягүй аваад байдаг шүү дээ. Ингээд олчдаг. Энд би аягүй дуртай. Энэ наасан зүйлээ энэлийнхаа хуудсаар ингээд хөндлөнгөөр наагаад тэгээд дээдлэлт нь жишээ нь одоо September, October, November гэж бичнүүдийг болохоор би ийм нэг югаар бичсэн байхгүй юу? Одоо Dumo гэдэг нэг юм юу байдаг. Одоо жишээ нь би танарт энэ дээр жишээ нь би одоо December гэж бичиж гаргахыг харуулъя л та. Тэгэхээр энэ дээр ингээ өсгнүүд нь байж байгаа. Энчээ тохиргоор харагдана. Тэгэхээр би одоо энийг ингэж хэрэгүүлээд одоо December-ийн тул би өсөг гэж гарчаад энэ дээр нь давна. Ингээд би өсөг хэвлэгдчихэж байгаа. Одоо December-ийн тул одоо E гэлээ гэж үү? E гэдэг одоо E дээр нь тохиолцоод тэгээд дарна. Тэгээд одоо C өсгөөр авчирч байгаа. Тэгээд дарлаа. Тэгээд одоо дууссан бол одоо эндээс гарч ирж байгаа. За одоо дууссан учраас би хайчлна гэдэг хайчин дээр нь дахиад дарлаа. Ингээ гараад ирж байгаа. Ингээд December-аар гараад ирж байгаа. 12 сар гэдэг ингээ гараад ирж байна. Тэг одоо энийг ингээд бэлэн одоо наадаг стикер шиг байхгүй. Тэгээд бэлэн наадаг. Яа одоо энэ арийнх нь юу хуулж аваад хуулаад болчихлаа. Одоо энэ дээр наана. Шал бэлэн алхаад байна. Ингээд сар сараар нь би жишээ нь табнууд үсгээд ингээд категори үсгээд дэв нэрнүүдийг бичээд тэгээ нэг гоё юм энийг одоо жишээ нь шилэн дээр хүртэл нааж болдог. Шилмэл одоо юунд ч хамаагүй нааж болдог. Тэгээ нэг наалахаар амар сайн наалцдаг. Жишээ нь би энэ 12 сар дээр яаж хэлцсэнийг харуулъя л та. Тэгээд нэг мэдсэн чи алга болцсон. Тэгээ харсан чи энэ дээр арт дээр нэрээр ингээд наалтцсан. Тэнгүүтээ нэг наалтахаар энэ салхуу наалтдаг. Тэгээ бүр амар сайн ингээд бүр хатуу наалтцсан. Хэмбэгийн зүгээр орхицсан. Эндээс нь жоохон татах гэж хуулах гэж хоолдсон гутаад би тэгвэл нэвтрийг би ашиглахад болцсон болохоор ингээд зүгээр орхицсан.
Тэг ингэж фейлцсэн байдгийн. Энд чинь наахта нөгөө дутуу наагаад тэг гүйцэд хатхаас өмнө очиод ингээ хулгаад ардаа очиод наалтцлээсэн юм билээ л те. Тэг одоо ингээ нэг сайн наалтсан бол одоо эднэр энэ төр бол амар сайн наалтцсан юм билээ. Тэг ингээд ийм одоо ямар ч юм тав байхгүй дэвтрийг бол ийм болгож болдог. Ингээд ийм категори үсгээд эсвэл сар сараар ингээд ялгаад тэгэл би одоо жишээ нь 11 сарлуу явчих гэвэл шууд ингээд нэ 12 шууд ингээд олно. Тэгэхээр ингээд нөгөө тактикл юм шиг санагддаг. Тэгээд харахаараа харах юм бол би энэ дэвтэрнүүдтэй юм юу хийх айгүй дуртай. Тэгээд нэрээ нэг гадаас нэрээ асуусан байсан Facebook дээр энэ юу вэ? Ямар хавчаар вэ гэд асуусан байсан. Тийм дандаа юм наадаг юм шүү. Ингээд наачдаг. Уулж авчраад ингээд наачдаг. Тэгээд ийм юм би бүр айгүй дуртайгийн тод жишээ надад бүр юм олноороо байна л та. Энэ жишээлбэл миний баши тэйп юм яахан баши тэйп байсан. Тэрний үлдэгдлээ чинь. Тэгээд одоо жишээ ингээ өнгөөрөө ямар задлаагүй. Задлснаас нь харуулах юм бол жишээ нь энэ хуулаад энэ бол айгүй нэгэн зөвлөх. Саяных бол айгүй жоохон хатаа байсан шүү дээ. Энэ бол айгүй тэмцэн зөвлөхөн. Тэгээд ингээ хуулж аваад хуулж авчраад тэгээ яг нөгөө тэмдэглэе гэсэн хуудсан дээр авчирч чаад ингээд наагаад тэгээ ингээд эргүүлэхэд хуудасаа олоход айгүй амар байдаг гэх юм уу. Тэгээ яг энэ аргыг бас жишээ нь баши тейпер бас ингэж яг ингэж хийж яг ингэж зүгтээ баши тейпер бас хийж болдог. Жишээлбэл энийг ингэж хайчлаад хэрвээ та нарт ийм хуудас ийм тайп байхгүй бол баши тейпер гэж хайчлаад иймэрхүү хайчилж аваад тэгээд тэмдэглэж байгаа хуудсан дээр ингэж наагаад хуудсан дээр ингэж наагаад тэгэнгүүтээ ингэж илүү гаргаад арын хуудас руу ингэж наадаг байна. Тэгээд арын нүгэн дээрээ ингэж наачдаг. Тэгээ ингэ илүү гаргацсан магаз ингэвэл бас нэг төрлийн page maker эсвэл юм tab шиг юм ингэ үсчдэг. Яг нэг гимний энэ дээр битсэн юм байхгүй. Гэхдээ бол ямар ч байсан ингэ дэвтрээ хаацсны дараа жишээлбэл одоо энэ байхгүй байлаа гэж бодоход чи хуудсыг амархан олж байгаа шүү тийм одоо жишээ энэ хуудсыг олоход шууд ингэж олчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ яг тийм баши тейпер бас ингэж хийж болдог ийм page maker. Тэгээд иймэрхүү юмыг баши тейперээр хийх юм нэг арга байна. Эсвэл одоо бэлэн байж байгаа юм юу болоод бичиг хэргийн дэлгүүрүүдээр бол байж л байгаа да зөндөл таах. Тэгээд ийм өнгөөрөө иймүүдийг би жишээ яг та нар хэрэг нэр юу Instagram дээр дагдаг бол харж исэн байж магадгүй. Хичээлийнхаа юмыг би бас айгүйх ингэж энүүгээр ингэж хийдэг. Хичээлийнхаа хавцыг жишээлх юм бол яг ингээд тий нэг бүлэг сэдв, энэ чи хоёр дахь бүлэг сэдв, энд гурав дахь дараагийн бүлэг сэдв хэлж гин. Тэн дотроо шууд ингээд хэд гэснүүд нь үүдээ жишээ нь эднэрээр ингээд наацсан. Томоор нь болохоор ингээд үндсэн том гарчмуудаа бичээд жижиг одоо даалгавар энтрээ болохоор бодлого энтрээ болохоор энэгээр ингээд тэмдэглэсэн. Тэгээ одоо жишээ нь ингээд тий хавцаа нэгээд хавцаа нэнгүүтээ одоо жишээ нь чи 7 дээр очимоор байна гэвэл шууд ингээд бодлого ингээд олчиж байгаа байхгүй. Эсвэл би бүр энэ хоёрыг өчж үзье гэвэл ингээд нэчилж байгаа. Тэгэхээр энэ бол тэнгүүтээ дээдлтаа ингэж хийгээд хийчихэнгүүтээ энд нь бас ингэж бичдэг байхгүй. Тэгээд ингээ айгүй олон категори үсгээд айгүй олон юмнууд айгүй гэс олоход бүр айгүй тасалдаг жишээ нь бүр энэ дөрвийн алдар хичээл байсан юм тийм. Аяны алдар жишээ 6 гэвэл шууд бишээ. Би дараагийн удаа хавцас хичээлийнхаа хавцыг хэрхэн яаж хамгийн үр дүнтэй ч юм уу эсвэл ийм гоёор өөртөө гоё таалагдсанаар
энэ organize хийх үү те энэ хацаа ихний яаж гой зохион байгуулах уу, ихний яаж категори үүсгэх үү, те хацаа ихний яаж хичээлийн хацаа ихний яаж хийх үү гэдэг бичлэг бэлтэж оруулснаа. Тэгэхээр тэр бичлэгийг те энийг илүү дэлгэрэнгүй сонирхож ивэл тэр бичлэгтэй хамт байгаарай. Хуудас тэмдэглэгч гэж нэрлэж тийм үү? Хуудас тэмдэглэгчийн хувьд бол эднэр байна. Эднэрт бол би ер нь бол бүр айгуу дуртай дөө. Тэгээд айгуу дуртай илэрхийлэн юм бүр зөндөө бүр наваад тавьсан. Тэгээд заавал нөгөө хичээл гэхгүй тэгэл bullet journal гэхгүй тэгэл хувийнхаа юмдаа хүртэл ингэ ашиглаа явуулдаг. Тэгэхээр хавцаа бас хичээл хавцаа бас айгуу тийм зөв зохион байгуулна гэдэг бас аюул цаг хугацаач гэсэн хэмнэдэг. Тэгээ сурах процессыг ч гэсэн аюул гоё өндөр болгодог. Сэтгэл санаанд хүртэл гоё нөлөөлнө. Наадаг цааснуудыг бас ашиглах ер нь дуртай. Жишээлбэл надад жишээлбэл одоо юм 7 хоногийн төлөвлөлт байлаа гэж бодъё л доо. Тийм. Одоо нэгтлээс хүнсээ хүртэлцсэн. Тэгвэл надад нэг төлөвлөсөн ажил байлаа. Тэрийг би энэ чинь ингэ бичиж авчи. Эсвэл тусаагаар юм ч юм ингээд. Тэгээ 3 дахь өдөр надад 3 дахь өдөр жишээлбэл би одоо юу гэдэг чинь. Тэгээ одоо митингтэй байлаа гэж бодъё. Тийм. Энэ чинь митинг одоо юу гэдгийг 16 цаг. Тэгээ би ягаан үнээр жишээлбэл ийм чухал юмнуудаа тэмдэглээд шар өнгөрөөлөхөөр лекц тэмдэглээд тэгээ одоо жишээлбэл энэ чинь би математикийн лекцтэй 12 цагт одоо математикийн лекцтэй байлаа гэж бодъё. Тэгээд одоо 4 дахь өдөр би математикийн лекцтэй ингээд авчи. За тэгэнгүүтээ семинарын хичээлийг болохоор би ногоон өнгөөр тэмдэглэдэг байсан. Тэгээд математикийн хичээлийн энэ жишээлбэл лекц нь, энэ жишээлбэл семинар нь ингээд хийлэлт ингээд төлөвлөд тэр тухайн цагаа би одоо жишээ одоо ингээд энэ чи хойш өдөр би юм тайлаа гэж ингээд төлөвлөсөн байж. Тэгээд байж идэлгэнт за митинг хойшлогдлоо тий митинг одоо ингээд 5 дахь өдөр рүү хойшлогдсон гэхээр бид нар үзгээр бичсэн байвал заавал ингээд ажиллах ч юм уу дарах ч юм уу гэдэг нөгөө bullet journal-а мөнх болгочих гээд байдаг шүү дээ. Тийм чинь ингээд бичсэн бол энийг хуулж авчраад ийм ачин тий нөгөө яг нэг юм найдвартай бүр ингээд баттай болоогүй тийм төрлийн тэгээд нөгөө цаг тоглолт юу гэдэг нь тэднийг бол ингээд хийчихээс аягүй гоё байдаг. Тэгжиж математикийн лекц наашиллаа гэхдээ тэнгуут надад юу гэх юм ишээ. Тэгмүүдээ семинар маань хаашлаа гингүүд одоо ишээ гэдэг ингээд гоё юм хөдөлгөөнтэй гоё ч байх тий нөгөө яг баттай болоогүй тийм иймэрхүү төрлийн юм уулзалт цаг тоглолтыг ийм цаасаар ингэж бичих хийнгүүтээ наашин цааш нь болох бас аягүй гоё байдаг. Тэгээд жишээ нь би оюутны нөгөө айгүй олон цагийн ажилтай. Тэгээд нөгөө айгүй олон цагийн ажлуудаа хооронд нь баг ингээд нөгөө жонглордж байгаа байхгүй нөгөө давхардуулахгүй тул тэгээ нөгөө хичээлийн цагтайгаа ингээд бүгднийг ингээд жонглордж жагаад хооронд нь давхардуулахгүйгээр ингээд нөгөө цагуудаа ингээд эх 7 хоногийнхоо би тэдэнд ажиллана. Тэг мэдээж нөгөө оюутнууд чинь хичээлийн цаг ингээд тогтцсон байна. Тэнгүүтээ нөгөө цагийн ажлыг би хизээний цаг ээлжийг авах уу гэдгээ 7 хоногийн өмнө ч юм уу ингээд нөгөө ажил олгогчтойгоо тохирох хэрэгтэй болдог. Тэгээ тэгж тохирохын тулд жинхэнэ ингээд бүгднгийн жонглоордоос нааж байгаа л тэнд гэж байгаа л хаана хоосон байна тэнд нь би ажиллана. Тэнд би ийм хичээл суун. Тэгээд нөгөө зарим одоо лекц бол яг нэг л одоо яадаг семинар бол ингээд айгүй олон ингээд санал болгоцсон байдаг учраас олон цаг дээр аль цаг дээр нь би суух уу гэж ингээд амар жонглоорддаг. Тэгээ нэг олон хичээлүүдээ бас давхардуулахгүй суучмаар байдаг гэх ингээд тэгээ олон цагийн ажлуудаа бас давхардуулчмааргүй байдаг гэх ингээд аюух жонглоорддаг байсан. Тэгээ тэрэнд бол яг тийм тохиолдолд тийм баттай яг нэг юм тогтсон хичээлийн хуваартай байдаг шүү дээ. Одоо жишээ нь 10 жилийн ингээд энэ төр байхад бол 10 жилийн хүүхдүүдийн хичээл бол аюу ойлгомжтой өглөө 8-аас одоо 1 хүртэл ч гэдэг юм уу аюу ойлгомжтой байдэн шүү дээ. Тэг ингээл энэ цаг дээр би ерөөсөө хичээлтэй л байна. Өөр юм бол байхгүй гэдэг ч юм уу. Тэр нь өдөр болгонд давтагддаг гэвэл ерөнхийдөө бол аюу ойлгомжтой шүү дээ. Төлөвлөгөө гаргахад бол тэр чинь бол нэг асуудалгүй амархан
Яг ингээд нэг юм хөдөлгөөн ихтэй. Яг нэг юм тоочны тогтсон тийм одоо ингээд татамж байхгүй тийм цагийн хуваартай үед болол ийм төлөвлөлт планер бүлэж journal бол бүр авардаг. Тэгээд ингээд хөдөлгөөнтэй байдлаар ингээд наашин цааш нь хөдөлгөөн явахад бол энэ арга бол үнэхээр гоё гэдэг. Тэгээд завгүй үед бол бүр яг нэг тийм завгүй үед. Гэхдээ одоо жишээ нь одоо 8 цагийн өдрийн 8 цагийн 9 цагийн ийм тогтмол ажилтай хүн бол өглөө би 9 цагт явна. Орой би одоо 6 цаг гэхэд би ажилласаа тарнаа. Тэгээд энэ хугацааг би ажиллаж хийн гэж байгаа хүнд бол энд бол айгүй ойлгомжтой байхгүй тийм. Энэ бол ингээд 1-ээс 5 дахь хүртэл автагдана. Тэгэл болоо. Тэр бол тийм тохиолдолд бол айгүй ойлгомжтой учраас төлөвлөлөөд байхад ч гэсэндээ нэг юм цагаа блоклоод авах шаардлагагүй байдаг. Иймэрхүү нэг цагийн ажил метрээс ингээд хичээлүүд бас нааш цаашаа явах хөдөлгөх ч юм уу. Тэр тохиолдолд тийм хөдөлгөөнтэй байгаа үед ерөөхдөө bullet journal ч юм уу юм планер тэгээд ийм цагаасаар ингэж төлөвлөх бол бүр амар хэрэгтэй. Тэг ер нь бол бараг авардаг. Миний амьдралыг бараг аварсан юм гэж хэлж болно. Яа тэгэхээр бүр ингээд байнгын тийм амар их олон цагийн хуваар хөдөлдөг ийм үед ингээд хөдлөө яваад тахлаар сүултээ бүр чиг нөгөө олон цаг дотроо толгой иргэн тий олон юм дотроо толгой иргэн мартан санаа тий тэр чинь аюу их завгүй амьдарч байгаа үед бол тэр чинь мартад санаа. Тэгэхээр ингээд яг нэг нүүрэн дээр аюу ойлгомжтой сайхан бүтэн ингээд тэгэл тэр нүүрэн дээр ингээд хараал тий ингээ явах аюу дэжгүй байдаг. Тэгээ энэ хуцааснууд бол аюу дэжгүй. Тэгээд иймэрхүү хуц тэмдэглэдэг юм бас аюу дэжгүй байдаг. Тэгээд эдгээр бас юм ихтэй тэгэл гайгүй хямдхан л байдаг. Тэгээд би Amazon-оос бас юм ихтэй нэлийн хямдхан юунаас л авч ирсэн баг. Ингээд нөгөө олноор нь авдгийн бас нэг шалтгаан тэр байдаг байхгүй юу? Нэг ширхэг дээр нь авахаас илүү ингээд бодлоор авахаараа зэрэг арай хямдхан тусаад байдаг учраас би ингээд жоохон бодлоор нь авч магаад идэг. Тийм тохиолдлууд байгаад байдаг учраас жишээлбэл нэг хэдэн юм тамганууд байна. Яг эдгээр бичигнүүдтэйгээ love гэсэн төр гэсэн. Тэгээд эднийг нэг их ашиглаагүй юм бол ерөнхийдөө зөвхөн сонирхол авсан юм шиг байгаа юм. Надад бүр нэлээд удаж юм. Тэгээд баг ашиглагдаагүй тэгээд ингээд байж л байгаа. Надад одоо ингээд байж л байгаа. Тэгээд уул нь олвол аяга зүгээр байгаа байхгүй. Жишээ нь ингээд хийсэн тий эсвэл төдөө ч юм уу хийх гэж байгаа зүйл мөлий ингээд эсвэл энийг санах хэрэгтэй тий энийг мартаж болохгүй шүү ч юм уу гэсэн юмнуудаа ингээд одоо ингээд тамглал явуулаас гоё л ах л та. Гэхдээ жишээ нь одоо ингээд яг тэгдүр үлжин байгаа надад ихэд таалагдаагүй. Одоо жишээ нь ингээд тамганы хоор би тэгээд юу ашиглаг болохоор хор энэ тамганыхны юу хатцсан байж магадгүй гэж үздэг тийм. Гайгүй. Снэ төдөө снэ за хийжлээ гэл ингэж мэгэл тамглал уулын гоё юм тий. Гэтэ ягаад чи энэ дээрээс та ястай хэрэглээ олоогүй л дээ. Яг нэг хэрэглээ болоогүй надад. Тэгээд энэ жишээлбэл ийм модон доороо ийм эрзэнтэй. Бас нэг ийм силикон ийм тамганууд байгаад байдаг. Та нар тийм силикон тэрийг туршиж үзэх гээд. Тэгээд ийм силикон ийм юугаа энэ дээр ингэж нааж агаад та нар хэрэг bullet journal хийдэг тийм хүмүүсийн бичлэг юм үзчихсэн бол яг нэг ийм силикон иймэрхүү тамга тэнгүүтээ тэрийг энэ дээр нааж агаад тэрийг ингээ хороо аваад ингээд тамглаа явдаг байхгүй. Тэгээд тэрийг би туршиж үзэх гэж авсан чинь нэг гоё болоогүй, гоё гараагүй. Тэгээ ерөөхдөө буцаатчихсан. Аваад туршиж үзээд тэгээд таалагддаг болохоор сайхан буцаатчихсан. Гол нь эдгээр гоё л гарч ийн тий. Гоё л гарч ийн.
би стан ашиглаагүй. Ингээд сонирхож худалдаж аваад тэгээд өнгөрсөн байдлын тэгээд хэдэн стикер байна. Энэ хэдийг нэг хайлт харуулчих. Тэгээд ийм бүрэнки бас хөргөн хэрэглэж ашиглажээ. Тэр ингээ хоосорцсон. Эсвэл ийм 5 шүү. Од хэлбэр. Ийм 5 шүү юм од шиг хэлбэр бас аяг би аяг дуртай. Эднэрээс жишээлбэл ингээ план хийж явахдаа ашиглаж бас болдог ч багтай. Би одоо жишээ нь ингэж ашигладаг байхгүй юу? Та нартай харуулъя. Тэгээд жишээ нь одоо энэ ч надад ийм сарын тойрон байна тийм. Энэ дээрээ нэг чухал өдөр маш чухал гэсэн өдрөө жишээлбэл ингээд тэмдэглэждэг. Ингээд 27 бол одоо амар чухал өдөр юм аа тий. Бас чухал нэг өдөр байна. Эсвэл бас яг энэ дээр би өнгөн код ашиглаад цэнхэр өнгөн жишээлбэл тийм юмных, шар өнгөн тийм юмных тий одоо юу гэдгийг ягаан өнгөний хувийн ажил амьдралын гойсон ягаан өнгөн. Тэгээд 20-нд одоо тийм юм цаа. Юу гэдгийг 21-нд нь болохоор одоо хувийн чанартай байгаа. Эсвэл хичээлтэй ажлын чанартай. Эсвэл би одоо энэ өдөр би одоо шалгалттай ажил юм ажилладаг. Тэгээд амар хурхан ажиллаж тий энэ бүр өнгөн нэмээс авчдаг. Энэ стикерээс аяг хурхан. Ингээд чухал өдрүүдээс ингээд тэмдэглэж болдог. Ийм хөрхөө стикерс байна. Хэрвээ чи bullet journal ашиглаж байгаа бол ашиглаж эхлэх гэж байгаа бол чамд юу хэрэгтэй вэ гэхээр нэг дэвтэр, нэг тэмдэглэлийн дэвтэр. Тэгээд чиний гарт чинь таалагддаг, гой гардад нэг гişэрхэг юм үзэг байхад л хангалттай. Тэгээд дөнгөж хэрвээ чи bullet journal хөтлөж эхэлж байгаа бол чамд ерөөс энэ хоёр байхад л хангалттай. Өөр юм чамд хэрэггүй. За яг бүр их одоо тийм чи гоё юм өнгөлөг болгомоор байна гэх юм бол энэ тодруулагчнаас эхэлж болох юм. Өнгөгийн тодруулагчнаас. Тэрнээс биш маш олон зүйл бол чам заавал байх албатай ч юм уу тий. Албатай зүйл бол мэдээж биш. Гэхдээ чи дөнгөж эхэлж байгаа тохиолдолд бол дэвтэр, нэг үзэг, хоёр байхад бол хангалттай. Жохон өнгөрлөгийг хэвэл иймэрхүү тодруулагчнууд бас ганц 1 2 3 нэрсээр нэмж олж байна. За тэгээд ерөнхийдөө чи яваандаа өөрийнхөө арга барил юм олоод ирэхээр өөртөө хэрэгтэй юмнуудаа худалдаж аваад багаар цуглуулад тэгээд хэрвээ чиний bullet journal тэгээд иймэрхүү зурж будах бичих иймэрхүү юм хэрвээ чиний бүр яг хобби бол бүр аяндаа чи өөрөө бүр ингээд шингэж орох бах. Бүр яг хобби биш болвол тэрийгэ туршиж үзэж мэдхийн тулд анх эхлэхдээ бол нэг учиргүй амар их юм шууд цуглуулад бол мэдээж хэрэггүй бах. Тэгэхээр багаар ингээд шатаар цуглуулад юу хэрэгтэй юм бэ тий жоохон судалж байгаа мэдж байгаа тэгээд нэмээд явах зүйтэй болов гэж бодож байна. Тэгээд хичээл юм аа ч гэсэндээ хийхэд чамд иймэрхүү тодруулагч юм маш их хэрэг болдог. Тэгээд иймэрхүү юмнаар жишээлбэл цаашдаа хичээл юмдаа ч гэсэн хэрхэн яаж ашигладаг би тань дараагийн удаад дараагийн бичлэгээрээ хуваалцъя. Дараа чимшлэгүүдээ. Тэгээд одоо нэг дэвтэр ийм үзэгтэй л хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Тэгвэл энийг бас орлож болохоор нэг зүйл юу гэдгийг тэгэхээр iPad тэгээд үзэг өөр юм хэрэггүй. Тэгээд энэний ич хэдийг жишээлбэл энэ маш олон энэ тодруулагч энэ юунуудыг бүгднийг нь орлож болдог аахгүй юу iPad үзэг хоёроор. Тэгэхээр би энийг дараагийн удаа бас сонирхолтой дижитал хэлбэрээр хэрхэн
тийм бичиж болох уу. Тэгэхээр мэдээж анх авахтаа бол жоохон үнэтэй. Эхний удаадаа бол арай их жоохон хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй болох бах. Авцсны дараа бол чи маш олон зардлыг бас хэмнээ явуулдаг. Тэрийгээ дагаад тэгэхээр маш олон юм үзэг генетрем цогцолоод ах шаардлагагүйгээр энэ хоёр байхад хангалттай байдаг тохиолдол байдаг. Тэгэхээр би нэлээд сүүл угаасаа ч нөгөө iPad-ны үзэг өөрөө бас нэлээд сүүлд гарсан шүү дээ. Тэгээд энийг гарснаас хойш бас аюух ингэж нэмж үзэг генетрemээр авах шаардлагагүй болсон. Тэгээд маш олон өнгийг өссөн өнгө гаргаад ч юм өссөн үзэг юм гаргаад энэ өгөөрөө гаргаад бичээ явчих болдог учраас маш олон зүйлийг хийгээд хэмнээд эхэлдэг гэх юм уу. Тэгэхээр энэ үзэг iPad-ны үзэг гарснаас хойш би ингээ үзэгтэй авснаас хойш нэмж юм үзэг юм аваагүй. Тэгэхээр энд бол өмнө нь тий энийг авахаас өмнө цуглуулжсэн юмнууд гэхгүй. Тэгээд эднийг бол одоо энэ хоёр л ингээл баг оролцсон гэж хэлж байсан. Тэгээд энэ талаар би дараагийн юмараа магадгүй бичээр сонирхолъё. За ингээд энэ хүртэл үзсэн баярлалаа. Баяртай.